Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Үнний бол нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн зочин бол улс төрч анхууш маань хүрэлцэн ирсэн байна. Чулууны оролдоо ягаас явахгүй байгаа вэ? Би юу? Би хүнд хутлаа хэлж чаддаг. Ер нь улс төрч байх хэцүү юу? Монголын газар нутгийг офшор гишүүнтэй нийлж хятадууд зарсан гэдэг яриа яваад байна. За шууд гол асуултанд орё гэж бодож байна. Чулууны оролдоо ягаас явахгүй байгаа вэ? Би юу? Тийм ээ та. Хурлын нөгөө хуруу уншдаг нөгөө төхөөрөмж нь эвдэрсэн жоохон саадалтай аваад шиг үлээ. Дээрээс нь бас манай ээж нь лагер дээр Монгол гэрээ бариад амьдарч байгаа. Нөгөө гэрийн шал цутгаа тэгээ нөгөө гараараа зуураад ингэс хүр зөрсөн чинь жоохон хурууны өндөг идэгдсэн нөгөө ойрд хар ажил хийгээгүй бэлиум сураг анханаас нь хийсэн хар ажлыг. Дээрээс нь манай ээж өглөө болгоно намайг одоо загинж хуралд минь явуулдаг. Би одоо ээжтэйг амьдардаг. За тийм байгаа. Тантай одоо ингэж суух гэж одоо нилээл хөөцөлтлөөд. Ер нь улс төрч байх хэцүү юу? Тэм хэцүү өнөр надад уулзах. Өөртөө зөндөл юм боллоо. Би ч ажилдаа Сүгатрын талбай ажид автобуснаас мугаалалах орчдөг хүн шүү дээ. Уг нь талбай дээр тааруул таармаарай. Улс төрч байхын хувьд бол одоо хэцүү. Хасар хэцүү одоо олон түмнийхэн хайр хүндэрлэгийг итгэлийг дааж явна. Тэр олон ард түмний өмнө шийдвэр гаргана гэдэг бол асар хэцүү. Одоо шүн нойргүй хон хоолоогоор давхгүй. Хэцүү хэцүү. Ер нь би бол одоо дурандаа хийгээд байгаа биш. Одоо хүлээлгээд өгөл өгчих гээд байгаа байхгүй ажиллаа. Одоо болиул болчмоор. Гэвч энэ их улс их орн маань ийм хүнд нөхцөлд одоо ийм аюултай үед би даанч хайж авч чадахгүй байгаа л хэлбэрчилчихэд байна л да. Ер нь бодолтой их ядардаг бах тийм үү? Гэхдээ ядарнаа их л юм бодно. Сүүлд ер нь та хизээ уйлсан бэ? Сүүлд уйлсан уу? Саяхан өвөл би нэг хуралтайгаа яараа зам татвал явж ирсэн. Нэг маягтаа маш урд гараал явдаг шүү. За. Тэгээ яараа явж ирсэн чинь миний ээжтэй чацуу нэг 70 80 настай эмгэн. Миний ээжийг хүн чарган дээр хоёр нүүрсэн гэж тавьчихсан. Уул руу нэг чирээ явж ирсэн. Тэгэл ингээл утаар ороод алгалцсан. Тэрийг хараад би нэг цөхөртөл уйлсан да тэгэхэд нэг. Бас нэг асуултыг асуумаар санагдлаа л да. Таны ерөн сул тал юу вэ? Сул талаа би хүнд хутлаа хэлж чаддаг. Одоо хутлаа хэлж чаддгүй гэдэг нь таны сул тал гэж юу? Ер нь их сул тал болдог тэр нь. Одоо хутлаа хэлж чаддаг хүн чинь эргээд өөрөө хүнд үзэн ядагддаг байхгүй. Би бол одоо айл нэг хүнийг бол одоо хөгийн зан ааш гаргаад хуваа бодсон шийдвэр гаргах юм бол би чи ингэж байна нүүрэн дээр шууд хэлцдэг. Заавал за авгүй бол гүйл байх хэрэгтэй эр хүн. Одоо миний хамгийн том одоо ээж минь жилтий чи одоо зарим зүйл дээр худлаа ярихгүй бол хүн цаг нийгэм bay шүү. Анхуушаач ухаантай bay шүү. Зарим зүйлийг өнгөрөөчч байл та гэдэг би бол үгүй. Билсэндээ өрдөг л эр хүн байгааг хичээдэг. Тэр мань надад жоохон сул тал болчих гээд байдаг. За тэгвэл таны даваа тал тэгвэл юу юм бэ? Даваад яг хүмүүс хайз нөхөд дэргэн дөрнийхэн намайг өөрийгөө хайцсан хүнийг л гэдэг. Одоо би яг энд нэг хүн дарж ивэл би хүүртгээд айлал өгчнө. Хэдий хүүтэн байсан чи. Найз нөхдөм л тэгдэг. Яг өөрийгөө аячих гэдэг л гэдгийг. Тэр бол тэгтээ зүгээрээ зүгээр. Онон биш гэж юу дээ эрхэм бичээ. За одоо гадуур яваад байгаа таны талаар гараад байгаа сенсацуудын талаар ярил л та. 400 ширхэг хөл бөмбөгийн талбайтай тэнцэх Монголын газар нутгийг офшор гишүүнтэй нийлж хятадууд зарсан гэдэг яриа яваад байна. Энэ дээр та тайлбар өгөөч. Хаан тийм юм. Одоо ингэ сошиалч бүгдэн гэрэлтийн тим яриа явж штэ. Тийм байгаа даа юм уу? Тэ? За над дээр хариулт өгөхөд бол манай их орон, манай газар нутаг, Монгол улс, Хятад гүрэн, Орос гүрэн гээд хоёр том улстай хил залгаа. Хятад улсаас авах чинь би, хаях чинь байна. Одоо Монгол түмэн нь одоо хор тавтар өвчлөл маш их болж байна. Юу хор тавтралээ та? Тэгэхээр яаж нөө нэмлэг нь хөрөлцөг болж. Гэхдээ би танаас газар нутгийг яагаад зарсан бэ гэдэг талаар асуусан шүү дээ. Дараа ярих гэдэг юм л. Аха. Ээж минь хүртэл намайг тэгж байгаа байхгүй. Энэ гадуур юу яваад байгаа юм бэ? Шийдэр газар нутаг зарсан гэдэг юм. Намайг аавын суран бүсээр ташуурцсан. Би ээжээ үгүй ээ.
Юу гэж тэгэж өвгдөө цангад нэрсээ хөндлөцүүлэх хөтэй л гэсэн. Бодол мэдээлэл. Хөл дээр газрыг одоо шүүхт өгнө гэж бодож байна. Тэгээд ямар ч гэсэн ташрамд нь Монголын ард түмэн урт наслж удаан жаргаж те 6 та таягдвал 9 үеэрээ жаргаж явах нь дээдийг ирөөё гэж хэлмээр байна. Эрүүл ахуйдаа бас анхаарал хандуулж тавихгүй бол тийм ээ. За. Үзэгч та бүхэн ч гэсэн бас хариулт авсан болоо гэж найдаж байна. Наад бүтээгдэхүүний наашнаа өдөр тий. Би тань зориулаад нэг юм аваад ирсэн байгаа юм. За, нэг нь таны ор тавьчих. За, нэг нь би өөрийнхөө ор тавьчих. За. Энийг та ер нь юу гэдгийг мэдчихэж байгаа үстэй. Зэрогийн бэлгийн хөтлөм. Эхлээд хоёул нэг бичлэг үзээдгий. Энэ манай баг улсын сургуульд яваад байгаа шүү дээ. Тэгсэн чинь өнөөдөр явж очиод өдний цай хөтөлбөрийн сургуулийн хоолыг идчихжээ. Одоо энэ бүтээгдэхүүн зеро. Энийг сайд гишүүдийн хүүхдүүд идэх ёстой мó? Аль эсвэл ард түмний хүүхдүүдс идэж болдог зүйл юм уу? Болно шүү дээ чи. Чи нээлттэй гадуур зарж л байгаа шүү дээ. Тэгвэл яагаад энийг хүүхдэд авч явах гэдэг? Энэ тэгээд авгүй дажгүй шүү дээ. Тийм үү? Тийм чи ч гэсэн хүүхдтэй авч өгч хэрэглүүлвэл тийм ээ. Байнгын сахараар өгччихээр энэ бичэн, энэ шоколад тийм ээ. Энэ чихэр юм ямар ч сахар байхгүй, хадгалагч, нөөцлөгч бодис байхгүй, гений ямар илтгэх бусын өөрчлөлт байхгүй. Энэ хоёр сүүн сайхан кальц, амин димээр баялаг юм. Хүүхдтэй бол би одоо эцэг хүний хувьд ямар ч аав хүн тийм ээ хүүхдтэй эрүүл ах уу сайхан зүйлс идүүлчих юмсан л гэж бодсон шүү дээ. Хүүхд юм чинь бас чихэр идэнэ. Хамгийн гол нь сахаргүй амин дэмж кальцээр баялаг бүтээгдэхүүн. Тэр болгон аваад өгч чаддгүй мó би. Хаяа нэг цалин буу мөнгө үлдвэл хаяа даал авч өгдөг юм. Тэр улсын энэ бичлэгний хувьд бол одоо улсын сургуулийн хоолой тэр бол найзтайгаа тоглож исэн бичлэг л яваад байгаа. Офшор гишүүнтэй одоо тоглож маазарч исэн л бичлэг яваад байгаа. Яг үнэндээ бол манай улсын сургуулийн хоолойг идүүлнэ шүү дээ хүүхдтэй. Тэр чинь сайхан загсны мах ч одоо хичнээн сайхан омегогоор баялаг зүйлээ. Хүүхдтэй өгдөг ид гэдэг. Тийм байдаг улсын сургуулийн хоол. За зайлуулаа. Тэгэхээр энийг хаагур чамаагаа зарж байгаа гэсэн үг үү? Энэ бол хүргэлтээр ирчдэг юм байлээ. Манай ихнэр хүргэлтээр авчдаг юм. Хүргэлт нь үнгүүгээл залгаал авчдаг юм. Хүргэлтээр хаалга тогшоол өгч их зүгээр. За зайлуулаа. Баярлалаа. Маш ойлгомжтой хариулт өглөө. За энэ зэро бүтээгдэхүүнтэй бол та бол одоо ямар ч хамааралгүй юм байна тийм ээ? Хамааралгүй. За урилгыг хүлээж авч манай үнний болонд хүржиж үннээ өтсөнд танд маш их баярлалаа. За ингээд сүүлчийн мөчийг танд үлдээе. За тэгээ Монголын ард түмэн эрүүл хүн сэргэлж урт насч удаан жаргаарай. Бүх хүн эрүүл сарвал байх ёстой. Монголын ирээдүйг эрэлттэй байх ёстой гэж хэлсэн да. Дуусчлаа. За одоо 50. Йоо та сандруу. Би бүр таны өмнөөс сандраад өстө бүр энэ хөлдрөөд бүр өстө. Чи тэгээ ямар амар өний юм шиг яадаг юм. Харин тийм ээ. Та замхаас янзлаа суухгүй яасан би ёо. Чи ямар гоё үнэтэй өстө. Ягаад нөгөө тав гэсэн шүү дээ яа. Гоё байгаа. Түүний байранд орсон. Нүүцсэн үү? Нүүцсэн. За. Одоо угсаа Би сая нэг дунд нэг үйлчлэх юм ус арай хэтэрчих бах тийм. та цамхлах уу? Уйлдаг ч гэдэг өлег болсон л тийм. Харин тийм ээ. За тамхи. Өш чи гоё бүкс хийгээд байгаа юм уу? Бүкс хийлгсэн юм уу? Яасан? Харуулсан шүү дээ. Ямар гоё болсон юм бэ шин. Тамги өгч явах юм да. Нөгөө нэг гоё тамги өгөөрэй. За хоёулын доошо буу. За тэгье. За тамги наа. Хүн чанар бид байна уу? Бог хүн байсан бид нар